За тэгээд юу нь бол бичлэг рүү гээс ороод тэгээд яг бүгдээрээ аль болох товчхон, богинохон яриад дуусгая гэж бол бодож байна. За 2 дугаар курс байхдаа би хүмүүлх сурдаг. Тэгээ 2 дугаар курс байхдаа би яг work and travel бүртгүүлээд тэгээд Аляска мужийн Fairbanks хот руу явсан байгаа. За тэгээд Аляска мужийн хувьд гэх юм бол цаг агаар ингээл эхлээд хэлээд үгүй. Яг манай Монголтай адилхан. Тэгээд Монголыг бодох юм бол арай жоохон сэрүүхэн. Тэгээд зундаа нар жаргахдаггүй байсан нь миний хувьд амар сюрприз байсан. Орой унах гад 12 нийгмиг болчиход хаад нар ингээд яг өдөр 2 цагийн болдог байдаг шиг нэг хിവэрээ. Тэгээ ингээд хөшин мөшгүй айгуу сайн хааж иж унахгүй бол гэрэл гээгээ ороод юу нойр айгуу хэцүү байсан. Тэгээд 7 сар 8 сар гараад ирэнгүүт нар жаргадаг болоод тэгээд дээрэс нь бороо аягүй ороод хүүтэн болж эхэлсэн. Тэгээ яг нөгөө өмнө нь явсан оюутнуудын одоо яриа мэрэ сонсоод сургалтын дээр ингээд суугаад харангуут хүмүүс ер нь ярихдаа амар даарна гэж одоо зузаан аваа явсан чи Америкч амар халуун байт юм байлээ. Би ерөөс өмзөг гэсэн байхгүй. Тэгэхээр би ч бас л Америк явах гэж байгаа хүн юм шиг гэж бодоод тэгээ адилхан дулаахан байгаа гэж одоо зузаан авч ерөөс аваагүй явсан. Тэгээд очсны дараа бол мэдээж дулаахан л байсан л да. Гэхдээ яг 8 сард тгүүд бороо моро байн ороод манай та тэр аягүй хүүтэн болоод ирсэн. Тэгээ би зузаан авч авчираагүй ер нь жоохон харамссан. Тэгээд Fairbanks хотын хувьд гэх юм бол аягүй жижигхэн хот байсан учраас бас яг ингээд хувц ундраа аваад ингээд гэхээр аягүй хэцүү. Тэгээ Аляска мужиж өөрөө нэлийн үнэтэй газар байсан учраас би хувц ундраа бол авахгүй мөнгө хадгалж агаад ирэхийг бол сонгосон. За тэгээд би яг нэг тийм жижигхэн одоо хавар намрын курстэй ч юм уу дотор өмсөх ядаж нэг юм нэмгэн дотор өмдөд авчдаг байж дээ. Борооны цуу болдог ээжтэй гэж бас айгүйх бодсон. Яг гэх юм бол ажилдаа би дандаа дугуугаар явдаг гэсэн учраас. За тэгээд цаг агаарын хувьд гэх юм бол нэг иймэрхүү байсан. Орой нар жаргадаггүй нэг давуу тал нь юу гэхээр ерөөсөө нөгөө ажиллаа тараад одоо шөнийн 12 гээд ажиллаа тараад би гэрлөөгөө явангууд ингээд харанхуй шөнө яваад дугуйтайгаа ингээд илтгэн янзын болчихгүй гэж айх айдас байхгүй айгүй сайхан байсан. За тэгээд Аляскыг би яг хэний жилийн явахдаа ямар агентлагийг сонгосон бэ гэхээр би Monarch-аар явсан. Тэгээд Monarch надад айгүй таалагдсан. Агентлагууд маань ерөнхийдөө яг чамаас хэрэгтэй мэдээллүүдээ тэг хөтөлбөрийн төлбөрөөр аваад бүх юм чинь ингээд бүгдийг зохицуулаад өгдөг. Тэг юм да цаанаас ирэх хурлага одоо элчин дээр орох цаг маг гэдэг ч юм уу бүгдийг ингээд зохицуулаад өгнө. Тэг Monarch-ыг яг бид нарыг явахын алдаг бүгдэнд нь Monarch гэсэн бодолт өгснөө надад айгүй гоё санагдчихсэн. Тэг ерөнхийдөө яг хамгийн одоо нэр хүндтэй одоо аймаг олон оюутан явуулдаг хэдэн агентлагууд байгаагийн нэг нь Monarch, One World байна, United байна, Mongolian Exchange байна гэдэг ийм хэдэн агентлагууд бас байгаа. Энэс гадна ч гэсэн зөндөө агентлагууд байгаа. За тийм Monarch-аар яваад миний одоо бүхэл бичиг баримтлууд ингээд зохицуулаад өгчдөг учраас юу нь бол надад айгүй амар байсан. Тэгээ хамгийн ихний жилээ яг явах гад гэсэн чинь миний нөгөө нэг дүнгийн асуудал гарч ирсэн. Тэгээ дүн яагаад асуудалтай байсан бэ гэхэл миний голч өгн 3.7. Тэгэхдээ миний яг нөгөө судлаагүй энийг энэ жилийг судлахгүйгээр би хойшлуулнаа гэд W гэж нэг тийм дүн тавилдаг. Тэгээ бид тэр дүнг тавилж амжаагүй улмаас миний шууд 10 FMF-ээр тооцогдоод 3 хичээл шууд 10 FMF-ээр ороод ирсэн чинь миний голч 2.1 рүү унсан байхгүй. Тэгээ тэрийг ямар ч засах боломж байхгүй гэдэг шууд 2.1-тэй тэр дүнгийн хулгай одоо орчуулаад элчиндээ бид 2.1 дүнтэй орохоор болж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол айгүйх амар айдас байсан. Яг гэх юм бол 2.4-тэй 2.7-тэй хүүхдүүд унсан тохиолдол байдаг байхгүй. Тэгээд би яг зүгээр л яг өөрийнхөө туршлагыг ярьж байгаа хүмүүсээ тэгээд тэрийг бас айгүй сайн ойлгоорой. Хүмүүний туршлага, хүмүүний явсан юмнууд өөрчлөлттэй бүгдээрээ. Тэгээд 2.4-тэй ингээ ороод тэмцсэн хүмүүс байдаг нэ тэрэг. Миний нэг айжс юм юу гэхээр хэрвээ би элчиндээ ороод унших юм бол виза авч чадахгүй бол би хөтөлбөрийн мөнгнөөс $450 илүү орчим төгрөг суутгуулад мөнгө буцааж авах байсан. Хөтөлбөртөө виза бодъё л $1950 төлсөн байлаа гэж бодоход би $1500 л буцааж авах гэсэн үг байхгүй. Тэгээд дээрээс нь нэмээд бэлчиндээ орох ярилцлагаа $160 хүртэл алдна. Тэг би яг тэрэн дээр амар санаа зовоод за одоо унжуул ер нь балах юм байна даа л гэж би бодод. За тэгтээ яг юмыг аж мэдгүй би оролдоод үзэх хэрэгтэй гэж зориглоод орсон. Манай хичээл яг амраад үг нь бол айгүй их амраад гайгүй явж боломжтой байдаг боловч би яг нөгөө дүнгээ засагдахыг хүлээгээд байгаадсэн чинь манай дүн ерөөсөө засагдахгүй болоо. Тэгээд хамгийн сүүлийн элчингийн цаг үлдсэн байна. Энэс хойшлуулах боломжгүй гэд 2.1 дүнтэйг орохоор болоо. За дүн маань засагдахгүй юм жоо 2.1-тэй л орё доо гэд ороод 5 сарын сүүлээр орсон. 5 сарын сүүлээр орохоор ямар нэгэн асуудал гардаг уу, элчиндээ ирд орхон зүг үү, оройтод орохоор яадаг болмол гэл зөндөө бол асуултууд ирдэг. Тэрэн дээр бол нэг санаа зовоод ах хэрэггүй. Миний анзаарснаар бол бараг л 5 сарын сүүлээр байх тусмаа элчин амар юм завгүй болчдөг юм шиг надад санагдсан. Айгүй олон оюутнууд ярилцсанд ороод тэгээ би яг 5 сарын сүүлээр ороо 6 сарын 7-9 сарын 7-ны хооронд виз даруулаад гарч ирсэн байдیں۔ Миний дүн ингээд 2.1-тэй байсан ч гэсэндээ би яагаад тэнцсэн бэ гэхээр хүүхдүүдийн дүнгийн хулгайг нь ерөөсөө сөхөж харахгүй байсан байхгүй яагаад гэвэл амар ачаалттай байсан. Ачаалттай байгаагийн улмаас гэх юм уу одоо нөгөө хүүхдүүдийн дүнг ингээд нэг бүрчлэн сөхөж хараал хэрвээ муу ах юм бол яагаад дүнж муу аа гэж асуугаал ч юм уу тийм. Хэрвээ миний дүнгийн хулгайг сөхөж харсан бол надаас яг ингээд ер нь бол ганц л боломж олгодог. Яагаад дүнж муу аа юм бэ? Гэдэг тэрэнд нь ингээд юу гэдэг өөрөөсөө шалтгаалсан зүгээр л нэг юм шалтгаан тооцсон маягаар ингээд ингийн хариулт хэлэх юм бол шууд унагаа. Яагаад гэх юм бол дүн муутай учраас тэнд ч хаалх магадaltaй гэж үздэг. Тэгээд ер нь бол айгүй яг тийм бодтой тэг үнхээр юм нэг шалтгаан болж чадахуйц тийм хариулт хэлэх хэрэгтэй юм шиг байна л хэрэг яагаад дүнж муу аа юм бэ гэж асуувал би тэгээд шууд 2.8 гэлсэн. Actually гэж хэлсэн байхгүй би actually it's 2.8 гэж хэлсэн. Тэгээд тэр хүн ингээд би яг үнэндээ бол 2.8 гэж билсэн байхгүй. Тэгээд тэр хүн ингээд сөхөж хараад 2.1 байгааг харчингуудаа яагаад чи 2.8 гэж хэлсэн гэдэг юм нь би одоо юу гэдэг ийм болмаас ингээд болцсон юм аа гэдгийг би тайлбарлаж удаад хариулт бол бэлдсэн байсан. Тэгээд надаас азар бол ерөөсөө масуугаагүй угаасаа миний яг ингээд визийг өгөхгүйд юмнуудыг маань бичээ тамаа мамаа бэлдээд байж байхдаа миний дүн асуусахгүй. Тэгээд би яг ингээд 2.8 гэж хэлсэн чинь шууд хамгаа даруул ингээд өгүүл явуулсан. Тэгээд миний ярилцлага гэхэд
минут хүрсэн үү, минут 30 секунд хүрсэн үгүй юу амар хурдан болоод өнгөрсөн. Би яг бусад нөгөө одоо аялын виз ч гэдэм үү тий бусад хүмүүсийн визний ярилцлага амар удаан болдог цаана ингээд өрөөнд оролцож ирээд байсан. Work and travel гэдэггүй юм байлээ. Зүгээр нэг юм мөнгө тушаах чамж жижигхэн цонхон дээр очивол тэгэл цонхны цаанаа хүн чамаас юм асуuna. Айгу хурдан ингээд нэг хэдэн асуулт асуугаал тий чи тэрэнд айгу хурдан бас гацхгүйгээр зөв хариулж чадах юм бол виз ингээд цуцлагдаад авах шаардлага бол байхгүй, нэг виз авахгүй байх нөхцөл бол байхгүй. Хамгийн том хардаг юм нь дүн байгаа. Тэгээд ярилцлагандаа чи яг хэрсэн орж ийнэ гэдэг юм хоёр юм хардаг юм шиг надад бол санагдсан. Тэгээд яг гэлжингийн ярилцлаганд орж байхдаа нэг анхаарах юм нь юу гэхээр бид нар өмнө нь бол асуултууд аваад бэлдсэн байх хэрэгтэй. Тэгээд яг ингээд нөгөө нэг юм цонхны цаанаас ингээд харилцдаг болохоор тэр хүний ярьж байгаа нь сонсогдохгүй байх магадлалтай. Тэгээд би яг хамгийн ихний асуултыг сандраад сонсоогүй. Тэгээд ингээд чигээ бүр ингэж байгаа та дахиад хэлээд өгөөч гэх. Тэгсний дараа дахиад хэлэнгүүт нь би хариултаа хэлээд явж исэн. Тэгээд элчин ингээд орохын өмнө хүлээгээд сууж яхад чинь чамд юм дэвтэр өгөн ном гэх юм уу. Тэгээд тэр дундаас ингээд чи Америк дахта ямар хэрэг үүрэгтэй вэ гэдгийг чинь уншуулдаг байхгүй. Тэгээд чирээгээ чи одоо юу гэдэг яг элчингийн хүн асуунгууд би ийм эрэхтэй байх, эрэхтэй хүн гэдгийг хэлэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд элчингийн ярилцлага бол иймэрхүү байсан. Минут 30 секунд дотор л гарсан. Би тэгээд нэг мэдсэн чинь ингээд цэнгэр уцаа барьсан ингээд гараа явуулсан. Тэгээд наарсан чинь миний минутын дотор миний виз гарсан. Тэгээд 3 хоногийн дараа ирж паспорт аваарэ гэдгийгсэн. Элчингийн ярилцлага ерөнхийдөө нэг иймэрхүү өнгөрсөн. Би тэгээд айгүй их баярлсан. Надад нэг сайхан боломж олцсон юм бол тэр байсан. За тэгээд яг яагаад Аляскийг сонгосон, яагаад ингээд Аляск руу явахаар шийдсэн бэ гэж асууж иж магадгүй. Нэгдүгээрт миний яг work and travel явсан зорилго бол хилээ сайжруулах. Хоёрдугаарт би ганцаараа бие дааж одоо энэ дэрнгээр явж үзхийг аягүй хүсэж исэн. Одоо өөрийгөө сорохыг гэх юм уу. Тэгээ гуравдугаарт болохоор мэдээж би яг Америк орнтой танилцаад мөнгө хийгээд тэгээд ирэх байсан. Тэгээ би яг нөгөө хилээ сайжруулна гэдэг зорилгынхоо дагуу би хэзээ ч Монгол хүнтэй хамт явах вэ гэж би бодож исэн. Тэгээд яг Аляскийн одоо нэг ажлыг сонгоод ерөнхийдөө 5 ажил сонгоод акада өгдөг. Тэгээд тэр 5-аас аль нь одоо зөвшөөрсөн хариу ирж ийн. Тэрнийхээ дагуу чи одоо өнхий хүсэж байгаа тэр ажлыг хийж явж болдог. Тэгээд надад бол Аляскийн тэр ажлын зөвшөөрсөн хариу ирж ирсэн учраас хамгийн түрүүнд ирсэн. Тэгээд би тэрийг анх бол нэг туршлагагүй тэгэл өө эртнүүдаа за гэл тэрийг сонгоод шууд бол явж исэн. Тэгээд одоо бодоход Аляскийн Fairbanks гэдэг бол жоохон уйтгартай, жоохон жижигхэн, ер нь жоохон онцгүй байсан. Нэг амар аялаад үзээд байх газар байхгүй, гоё дэлгүүр мэлгүүрч баг байхгүй. Тэгээд яг анхны жилбээс учраас л зүгээр яг ингээд нэг цалингийн хард сонгож ирсэн хэдийн юм дундаас нэг нь ингээд зөвшөөрч өгөт нь би окей гэж яваад гэсэн байхгүй. Даазуулж тэнд бол ингээд угаас Аляск учраас нэг амар олон оюутан Монголоос бол байгаагүй, Монголоос ирсэн бол ганцаараа би байсан. Замдаа бол би Монголоос Аляск хүртэл, Аляскийн Fairbanks хүртэл за нийтдээ бараг 5-6 нислэг дамжиж иж очсон. Монголоос Сиэтлаас буцаад Монгол хүртэл билетээ бол би Монголоос захиалаад харин Сиэтлаас Fairbanks-аас Сиэтл гэдэг одоо орон нутгийн гэж ярих юм Америк дотор нислэг болохоор би өөрөө хамгийн хямдхан гэсэн сайтаас нь хайжгаад гадаад сайтаас нислэгийг бол захиалж авч ирсэн. Тэгээд угаасаа Аляск бол өөрсдийнхээ Alaska Airlines гэдэг тийм нислэгийн компанитай байдаг. За тэгээд нислэгийн хувьд гэх юм бол би Монголоос Солонгосоос Сиэтлаас Anchorage-с Juneau-с Fairbanks. Аляск дотор бол нийтдээ 3 дамжсан. Anchorage, Juneau, Fairbanks 3 орж байгаа хгүй. Тэгээд буцахтаа бол би яг буцах билетээ нэг тухайн үед авсан. Одоо Fairbanks-ээс буцаад Сиэтл явах билет бол тэр үед авсан. Харин яг нөгөө Монголоос Америкаас буцаад Монгол руу явж байгаа билет бол заавалжгүй хоёр талынхыг авсан байх хэрэгтэй гэж бол хэлдэм байлээ. Яагаад тэгэхээр одоо хэлээр ингээ орох гээд үзүүлнэ шүү дээ шалган дээр. Тэгэнгүүт чиний билетийг одоо нислэгийг чинь хардаг гэсэн үг. Тэгээд буцах билет аваагүй байх юм бол ер нь халж үлдэх чинь гэж боддог учраас хоёр талаар нь авах юм байлээ. Би яг анх бодохдоо за очоод мөнгөтэй болоод нөгөө буцаа авчиж юм уу те нэг тэгж бодож үзсэн. Гэхдээ хоёр талынх нь бол авсан нь ямар нэгэн аюулгүй юм байлээ. Тэгээд бас манаас бодох хэрэгтэй байлээ. Харин дотроо одоо Америк дотор нислэж байгаа нислэгүүд бол буцахын ном нуу яа нөө нэрээс хамаа байхгүй. Тэгээд нислэгийн дунд бол play over гэж цаг байдаг. За би нислэгийн талаар дараа нэг бичлэг хийхдээ тэндээ нислэгийн талаар илүү дэлгэрэнгүй яриа. За тэгээд амар ядарсан. Яагаад гэх юм бол би хамгийн анх удаа онгоцон сууж үзсэн ба тэр байсан. Тэгээд motion sickness буюу одоо онгоцны өвчин гэж ярьдаг шүү дээ. Яг ингээд хөдөлгөөн мэдрээд тэгээ яг уг нь бол өөрөө хөдөлгөхгүй байгаа юм ингээд таригч чирхийлээд байх үед ингээд хүний дотор мухаарах одоо бөөлжих тэгээ ингээд толгоо өвдөх гэдэг ч юм уу тиймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг байлээ motion sickness төр. Тэгээ онгоцонд бол хизээч хоосон үлэн орж болдоггүй тийх тусам улам илүү дотор мухаардаг юм байна лээ. Би тэгээ 5 нислийн турш дамжихдаа амар бөөлжсөн үнхээр юм мэдсэн ч одоо бүр хэцүү царайтай юм болсон. Тэгээд бүр ингээд агаар амсгалж чадахгүй байгаа шүү дээ. Би 5 нислийн дунд ингээд шууд ингээд онгоцны бодлоо байж онгоц гэх. Тэнгүүт чинь би баг 2 өдрийн турш нисчиж очиж ямар ч агаар амсгалгүй гадаа гарч салхи үзгүй байсаар орцсон учраас толгой бүр амар өвдөжсэн. Тэгээ юу нэг тиймэрхүү. За тэгээд очоод би яг өөрийгөө аягүй дайггүй англи хэлтэй гэж бодож байсан. Яагаад гэх юм бол би 19 онд буюу 12 дугаар ингээд төгсөөд англи хэлний шалгалт одоо IELTS-ийн шалгалт өгөөд би 6 он авч байгаа хгүй. 6 он чинь бас нэг амар муулаад ахаар муу оноо бол биш санагдтыг надад. Тэгээд хүнтэй ярилцаад ойлголцоод өөрийгөө ойлгуулад хүний ярьж байгааг ойлгож байгаа хэмжээний онохгүй гэж чинь. Тэгээд дээрээс нь би орчуулагчаар сураад 2 дугаар курс болсон байсан англи хэлний орчуулагчаар. Тэгээд хүн өөрийгөө ер нь ингээд чаддаг мэддэг гэж ер нь бодож болдоггүй юм шиг надад санагдсан. Би чинь гайгүй ойлгож байгаа байх, гайгүй өөрийгөө ойлгуулад ярьж байгаа байх гэж би бодож исэн боловч яг үнэндээ тэр одоо төрлөх англи хэлтэй хүмүүсийн хоорондоо ярьж байгаа яриа миний ингээд дөрвөн талаас нь судалсан англи хэл хоёр шал өөр байхгүй яг практик дээр ингээд хэрэглэх гэдэг ирэнгүүт тэгэл би яг өөрийгөө дайггүй ойлгож байх гэж бодсон чинь нислийн дунд ямар нэг асуудал гараагүй харин яг
одоо зарим ажил олгогч бол тусаж авдаг нисдэг онгоцны буудлын дээрээс нь тусаж аваад тэгээд ажил руугаа очдог. Тэгсэн чинь манайх ингээ нэг юм жижигхэн хот болохоор хэцүү юм байхгүй дээ чи зүгээр ингээ онгоцноос буугаад таксид өгөр дээр гэдэг нэг тийм бизнес. Би шууд буугаад таксидаад ажлынхаа байран дээр очиж исэн. Ороод ингээд үүдэнд нээсэн би тэр амар сонирхол ингээд хүлээж авч байгаа ч байхгүй амар эвгүй тэгээд үүдэнд нагаар ресепшн би буудалд ажилласан байхгүй. Тэгээд жижигхэн хин цаашаа гэхдээ ер нь бол баг жижигтэй орно. Тэр буудал бол Best Western гэж сүлжээ буудлууд юм байлээ. Тэрний Fairbanks дахь салбар нь байсан юм уу. Тэгээд тийм жижигхэн одоо буудалд ороод тэгээд очоод ресепшн дээр би ингээд work and travel ойтон байгаа. Би ч тэгээд 100 хатар ирсэн үгүй ч мэдгүй байгаа шүү дээ. Эхлэх оронгууд хүн байхгүй зүгээр л ресепшн дээр ресепшн ч намайг тоож байгаа байхгүй заяа айгүй. Тэгээд очоод би ингээд work and travel ойтон байгаа гэсэн чинь тийм үү чи нөгөө тэр үмэр үг гэдэг намайг хэлцэлсэн юм шиг байна. Манай менежер байгаагүй ажиллаж чинь л гэсэн. Тэгээд яг бид нар бол буудалтаа байрлаад тэгээд тэр буудлынхаа нэг өрөөнд намайг оруулаад тэгээд танаа өрөөний хамтрагч Альбинагийн казак охин байгаа. Казахстанаас ирсэн. Тэгээд энэ дээрээс оюутнуудаас 2 Азийн л бит хоёр байсан. Тэгээд танаа одоо өрөөний хамтрагч орой ингээ ажил Макдоналдс зоо тэгээд орой Макдоналдс ажилладаг учраас байхгүй байгаа гэдэг намайг би орой 5-6 ялт гэсэн чинь Альбина байхгүйсэн. Макдоналдс ажиллаж байгаа гэдээ явцсан байсан. Тэгээд 2 ортой нэг өрөөнд бит хоёр хамт амьдарч байсан. Тэгээд Альбина ирээд оройн бит хоёр ингээ танилцаад ерөнхийдөө ажил мэжлэн яаж нэг гэдэг юмнуудыг хэлээд тэгээд яг тэр нөгөө нэг намайг тусаж авсан эмэгтэй маань манай менежер биш шүү дээ. Гэтэл ингээл маргааш ер нь яг яахын ажил төрөл нь яахын хаана юу байгаа ингээл надад амар олон юм яриадсан байхгүй. Тэр ингээл амар ярьдаг юм. Тэр шиг бүр амар хурдан яриад бидний нөө листинг хийгээд ингээд сонсоод тийдэг тасгал масгалч мангар удаан бид нарыг хэвээр хайрлж ирд юм байл шүү дээ. Тэнгүү төрлөг англи хэлтэй хүмүүс ч бүр дуржмал тавч би тэгээд юу ч ойлгоогүй би бүр өөрийгөө ямар амар англи хэлгүй суг гаргав гэдэг мэдэрсэн. Тэгээд өөдөөс нь окей гэх юу ч ойлгоогүй зэ. Тэгсэр нэ удлаа ингээд окей гэдэг юу ч ойлгоогүй үлдсэн. Хамт тэгээд нөгөө өөрийнхөө ойлгоогүй юмнууд ингээд Альбинаас сууж авч байхгүй. Тэгээд биний очсон хугацаа гэх юм бол би 6 сарын 7 гэдэг визний хугацаатай шүү дээ. Би 6 сарын 7-оос ерөнхийдөө ажиллаа эхлэх ёстой гэсэн үг. Би 6 сарын 7-ны визтэй байгаа хэрнээ 6 сарын 1 гэж очиод тэнцэнэ байж байгаа шүү 7-ны өдөөс ажиллаад эхэлж болох байсан. Ерөнхийдөө яг визэн дээр тавьж өгсөн хугацаанаас нэг 14 өмнө 7 хоногийн өмнө ингээ орж болдог байхгүй. Тэгээд тэгж орсныхоо дараа ажил төрлөө эхлээд ингээ явж болдог гэсэн үг. Тэгээд нөгөө визний хугацаанаас ер нь өмнө орж болд юм уу гэдээ асуугаад байдаг шүү дээ. Би яагаад бүр амар хол яасан бэ гэхлээр би нөгөө виза авсны дараа хугацааныхоо билетийг захиална гэд бодсон байсан учраас захиалах гэдгсэн чинь яг виз авчиж захиалсан чинь амар үнэтэй болсон. Тэгээ бүр хаа байсан 6 сарын 14 мөрөөнийх л үедээ айгүй хямдхан байж тараад би 14-ийг аваад ажил олгогч руугаа ингээд 7 хоногт болоор хойшилсан гэдгийг хэлээд 6 сарын 15 мав гэж яхад очиод очныхоо маргааш нэг амраад тэгээд ажиллаа эхэлчихсэн аахгүй. Тэгээ ерөнхийдөө визнийхээ хугацаанд эхэлж чадаагүй учраас бас л мөнгө алдчих байгаа гэсэн үг ч тийм 7 өдрийн өмнө ингээд ирчих ажилласан байсан бол мөнгө төгрөж бас нэмэртэй л хасан. Тэгээ маргааш нь одоо яг бүтэн ингээд унтаад амраад ус иртчихсээр чадаагүй идэх юм байхгүй хүнсээ аваагүй би ингээд Монголоос чирж явсан гой идэв та хэд үзэх юм бол миний очсон нэг гой мэдэж байгаа гэчлэг байгаа. Тэгээд дараа нь шууд менежер рүү ороод надтай ингээд гэрээ мэрээ хийгээд миний хувц ундрыг танилцуулаад юм хувц өмсөн нөө тэгээд энэ хувц нь болохоор $100 гэж байсан нэг юм бодолк. Тэгээд тэр $100 бодолк чинь цалин дээрээс ч суудагданаа. Тэгээд энэ өрөөнд ингээд барилны энэ одоо цагийн түрээс нь $250 гэдэг бүх юм танилцуулаад манайх буудлаас учраас юу юу гэвэл сарын түрээс нь бол айгу гайг байсан $250. Хямдхан байгаа зү би тэгсэн чинь 2 дахь жилд $800 төлсөн шүү дээ. Тэгээ уг нь бол яг гэрэн дээрээ ерөөсөө тийм юу гэж хэлээг байхгүй. Өглөөний цай байдаг гэдэг гэж ерөөсөө хэлээгүй. Гэхдээ бид нар ингээд ажиллаа хийгээд ингээд явж исэн чинь өглөөний цай өгдөг шүү дээ буудалд. Тэгээ тэр хүмүүс нь одоо зочд нь юм уу яг жинхнээсээ буудал барилж байгаа хүмүүс нь цайгаа уугаад дуусангуут бид ингээд очиж цай уудаг. Үлдэгдлээ нийтж байгаа юм шиг нэг тиймэрхүү цай уудаг байсан. Дараагийн нэг зүйл нь юу гэхээр уг нь бол би humсгүй. Уг нь бол яг гэрэн дээр зааснаас өөр ажил оюутнуудаар хийх ёсгүй юм байна лээ. Яг бид нар өөрсдийнхөө ингээд эрхийг унших юм бол тэгээд ажил олгогч одоо юу гэдэг чамд ямар нэгэн одоо хууль бус те чиний одоо ашиг сонирхолд амар хитрхи халтсан ч юм уу тиймэрхүү юм байх юм бол гэрээнээсээ өөр юм дурддагсан юм хийх юм бол тэрийг бид нар нөгөө Америк талынхаа хариуцж байгаа агентлагуудад хэлэх ёстой. Одоо Монгол талын агентлаг, гадаад талын агентлаг гэж байгаа шүү дээ. Хэрвээ чи Америкт очсон бол Монгол руугаа битгий зүгээр л гадаад хүмүүстэй харилцах хэрэгтэй. Монгол талын агентлагын юу ч хийж чадахгүй байхгүй. Би чинь анхны жилээс байсан болохоор бүр амар туршлагагүй юугаач мэдгүй. Гэрэн дээрээ front desk буюу reception хийнэ гэж явсан. Тэгсэн чинь яг надтай ингээд гэрэн мэрэг маань менежер юм хамаа байгуулад байжсан. За чи ингээд одоо буудлын цэвэрлэгч хийнэ. Тэгээ чиний цалин би ингээд $15 тавиад өгөө гэж аахгүй. За тэгээ гинт бүр front desk гэж хэлсэн аа. Юу болоод явбаа. Буудлын өрөө цэвэрлэх болчихоо. Тэгээ би яг дотроо бол уг нь бол яг тийм хүн хэцүү ажил хийхгүй гэж бодож front desk-ийг сонгосон юмсан гэж бодож исэн чинь нөгөө амар англи хэлгүүд хүн өдөөс ирсэн чинь ойлгохгүйснийгаа санангуудаа за одоо яах вэ энийг л хий гэж бодоод тэгээд хэд хоног ажиллаж ажиллаад байжсэн чинь өөр оюутнууд нэмжирсэн. Хамгийн ихэнд ганцаараа ирсэн байсан Альбина. Тэгээд дараа нь би ирээд дараа нь Ямайк оюутнууд ирсэн. Тэгээд Ямайкаас Казакаас тэгээд болов Монголоос би. Ямайкаас бол тавуулаа ирсэн. 4 охин нэг байд. Тэгээд тэр Ямайкийн 3 охин гуруулаа нийлдэг амар мин гэсэн амар их зантай амар муухай ааштай. Тэгээд тэр уг нь бол зүгээр л бодоод үзгээд 4 монгол охин очингуудаа
нэгээ жигээд нэгийг бүр өвдгөө болоод тэгсэн гурлаа нийлээ одоо. Ямар шалгах байхгүй. Тэгээ би нөгөө нэг казак хондоо нэг амар тутан байгаагүй угаасаа надад зан амар таалагддаг байсан. Амар юм харамж нэг таталцсан тэгээд нэг юм яг гадаг мэддэхгүй би тийм хүн дург болохоор ерөөсө тохироогүй. Тэгээд альбинатай нийлээгүй зүгээр нөгөө казак юм. Ямайкаас ирсэн охинтойгоо найзлаад Ямайкаас ирсэн залуутайгаа бас найзлаад бид гурав ингээ гуруулаа найзалдаг байсан. Ер нь аюу гадаад найзуудтай болно гэдэг бол аюу гоё юм бэлээ. Манай гадаад найз одоо хүртэл холбоотой байдаг. Би Ямайк явж үзэлдэ чи Монгол ирж үзэлдэ гэх хооронд амиргийн ярьдаг. Зөв нэг сониноос тэг хоб болох үе гэдэг шиг манай Ямайк найзын одоо эмэгтэй найзын ах нь Канада эмэгтэйтэй гэрлээд Америк иргэн болоод ногоон карт аваад Америкт амьдардаг гэд манай тэр эмэгтэй найз хэлсэн байхгүй юу. Тэгснээ ах нь ингээ ногоон карт авчаад ээжигээ татаад ээж нь ингээ одоо Нью-Йоркт амьдардаг хэлчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай нөгөө эмэгтэй найзын явсан жилийн үеэр яг 4-р курсыг төгсчөөд сургуулаа төгснөхийн дараа явж таарсан байхгүй. Тэгэнгүүтээ манайх ч бол нэг төгсний дараа бас явдаг штэ. Тэгэнгүүтээ харалж үлдээд Нью-Йорк яваад тэнцэнэ ингээд харалцсан хэсэг байж ийснаа нэг удалгүй 4-5 сарын дараа л нэг Америк залуутай танилцсангуудаа хурмээцэр. Тэгээ одоо ингээд Нью-Йоркт амьдардаг. Тэгээд ногоон карт авсан зэрэг гадаад төдөөс байгаа. Сэн уус тэгээд одоо ээжтэйгээ ингээд бүгдээрээ ингээд Америкт байдаг. Нэг тийм юм бас болж исэн. Гэтэ ер нь манайхан харлын марлын ч юм уу тийм илий балаа юм бити бодорой. Хуйлсныхан дөрмийн журмынхан дагуул юу явсан дээр байдیں۔ Тэгээ ажлын үед гэх юм бол нуруу амар өвддөг housekeeping. Яг тийм хүнд матрас өргөн доошоо аягүй их тонголцдог. Тэгээд одоо 0 цэвэрлэхэд ч юм уу одоо угаалт дур толмол гэлтэнгүүд амар химээ бод ашигладаг. Угаартмаар амар. Би бүр амжилт чаддаггүйсэн. Тэгээд намайг манай менежер хараагүй байх үед бол би баг одоо нөгөө нэг тийм бүр амар ихээр ерөөсө хийдэггүй баг л багахан нэг хийгээл угаачдаг гэсэн. 0 молыг бол тэгээд housekeeping хийх нэг гоё юм нөгөө гэхээр хэрвээ чиний цэвэрлэж байгаа өрөөнд чинь одоо өмнөх одоо орсон хүмүүс нь мөнгө үлдээж болно чамд тип болгоод тэгээд бас амар тийм одоо идээгүй бэлэн бүтээгдэхүүнүүд бас аяг байдаг хурчин дотор ингээ хийгээд явждаг. Би бол үлдээсэн тийм амар олон тийм юмнууд бол идчихсэн. Надад ингээ би зөндөө олон тийм лаазалсан тунаа бахан бэлэн гомон өөр юу хичээлээ олж исэн. Тэгээд бид нар чинь зүгээр яг олсон юмнуудаа оройн зүгээр чи тийм болсон би зарим болсон гэсэн. Бүгдээрээ сайхан аваад ингээ эзэтгэж авч юм. Эхний нэг сар болвол нэг яг Америк эмэгтэй бидний одоо нөгөө супервайзер буюу бидний зөвлөсөн өрөг ингээ шалгаад тэгээд одоо бүх юм ингээ зөвлөж яаж гэж үгээ чек хийдэг тийм эмэгтэй байхгүй. Тэр эмэгтэйг байдаг хахад юусоо бид нарт тип ирдэггүй байсан байхгүй юу. Тэгээ байж нэг юм тухтунд $5 хийцэн байдаг гэсэн. Тэгээ яг тэр эмэгтэй халагдаад илүү өөр гараад ч илүү яагаад ч илүү явцсан. Тэгсэн чинь бид нар ингээд нөгөө өрөөрүүгээ өөрсдөө ингээд төрүүлж ороод тэгээ тип багаас ингээд хардаг болсон. Тэгсэн чинь бид бүр амар их тип аваад хэлсэн. Би чинь нөгөө нэг өрөөнөөс ихэд $20, дараагийн өрөөнөөс $20, дараагийн өрөөнөөс нь $10 гэх нэг өдөрт би бүр $50 тип болж ирсэн. Вау ямар гоё юм бэ. Тэгээ яг тэр гадарсан бид нар хоорондоо ярьж байгаа гадарсан зүйл нь юу вэ гэхээр өмнө нь байдаг гэсэн тэр Америк шар устай амар шивэстэй менежер гэх юм одоо супервайзер менежер нөгөө нэг зөвлөгч өрөөнийг төрүүлж онгойлгоод дотор нэсэн типүүд ингээд түүгээд авчдаг байсан юм байна гэдгийг бид нар сүүлд мэдсэн байхгүй. Дараа нь бид нар Дон гэдэг нэг амар ааштай супервайзертэй болсон. Гэхдээ бидний типийг бол ерөөсөө авдаггүй хүрдэггүй байсан. Тэгээ зарим өдрүүд нь болохоор ингээд яг бидний хуваарийг өөрчлөөд угаалган дээр бас тавьчихдаг гэсэн. Надад угаалган дээр гарах аюу амар идэг сахгүй яа гэх юм бол угаалган машинд өглөө нь хамаг бохироо цуглуулад бохир одоо зөвлөгч өрөөнүүдээс даваа маа юмнууд аваад тэгэнгүүтээ оройн нь болохоор манай усан ханад дуурайд оройн нь болохоор яг тэднийг угаалган машиндаа хичээл тэгэл ингэ сууж инүүлээд тэгээ болонгууд нь хатаагчтай тэгээд хатаагчнаас гараад ирэнгүүт нэвхэл тэгэл бол яг амархан. Тэгээд ер нь бол цалингийн хувьд бол өөрчлөгдөхгүй. Тэгээд гэрэн дээр болохдоо манайх 40 цаг ажиллана гэж бол гэрэн дээр таасан байсан. Тэгээд усан ханад тавьчих. Тийм. Одоо ингэ та хэд job offer гэж нэг юм ярьдаг шүү дээ. Яг энэ ажлыг сонгосны дараа таад одоо дэлгэрэнгүй нэр сонгохоос өмнө баг харагддаг та ингээд 7 хоногийн хэдэн цаг ажиллахын тий тэгээд илүү цаг одоо боломжтой юу боломжгүй юу тэгээд дээрэс нь цагийн хэдэн долларын түрээс нь хэдэн төгрөгийн тэгээд хаана байрлахын түрээсийн байранд чи одоо юу байгаа юм гэдэг ч юм уу ингээд юмнууд харагддаг байхгүй. Тэгээд манайд болохоор би яг анх явсан учраас тэр мөрийг ингээд юусэн уншиж мэддэггүй байсан. Тэгээ яг очсныхоо дараа ингээд job offer дараа ингээд ер нь дэлгэрүүлээд харсан чинь манай түрээсийн байр ингээд $250 тэгээд өрөөндөө нэг хүнтэй хамт амьдрна. Дотроо пэйжтэй 0-тай ингээд эмоштой галтгоо байхгүй хоолоо үүсгэх боломж байхгүй гэж биччихсэн байхгүй. Тэгээ би тэр мөрийн сүүлд нь л анзаарсан. Тэгээд ер нь бол түрээсийн байр байж байгаа бол юм галтгоотой л байвал аягүй зүгээр юм билээ. Дээрээс нь ингээд хэдэн 7 хоног ажил хийх мэхийг бичсэн байгаа шүү дээ. Хэдэн одоо нөгөө цаг ажиллах юм. Тэгэхээр чи яг тэр ажлын ингээд нөгөө нэг одоо заруудыг харж агаад за энэ 40 цаг гэж энэ 32 цаг гэж энэ 35 цаг гэж энэ зарим бүр 40 нэмэх гэсэн байна. 40 нэмэх гэдэг нь юу гэхээр 7 хоногт 40-оос илүү гарчгал юм бол илүү гарсан нь илүү цагаар бодогдно гэсэн үг. Илүү цагаар бодогдно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр чиний үндсэн одоо нөгөө нэг цалин байгаа $15. Тэр чинь 1.5-аар үржүүлээд 19.5 орчим болж байна да. Тэгэхээр тэр цалин цагт нь өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи одоо юу гэдэг $15 ажиллаад харангуйтаа дахиад 2 дахь ажиллаар $15 ажил хийгээд ингэж явж ирснаас яг илүү цаг гарах одоо хийх боломжтой газараа 8 цаг ажиллаад гүйцээгээд тэгээ шууд дараагийн илүү цаг $19 бодуулаад ингэ явцсан илүү ашигтай байхгүй.
Тэгэхээр илүү цаг хийх боломжтой 40 нэмэх гэсэн газруудыг сонгол илүү зүгээр. Тэгээд 32 цаг манайх чинь 40 цаг байсан. Ихтэл 40 цаг гэсэн байсан байхгүй. Тэгээд заримдаа ингээ үнэхээр цэвэрлэг өрөө байхгүй бол бид нарт ингээ нэг хүнд 3 өрөө мөрөөгөн зав. Нэг 3 өрөө чинь юу хүн байх вэ гэж амар хурдан цэвэрлээ дуусчих шүү дээ. 2 цагийн л асуудал. 2 цагийн дотор ингээд ажилчингууд бус нь хийх юм болчих шүү дээ. Тэнгүүд бид нарыг за clock out буюу одоо цагаа ингээд бүртгээд ажиллаад харсан гэж бүртгээд өрөө одоо ингээд томч хэлдэг. Мөнгө олохгүй шүү дээ. Тэгэхээр чи амар хөгийн багцтай. Буудалд ажиллахын нэг хэцүү юм юу гэхээр манайх жижигхан байсан тул нэг амар бол асуудал байгаагүй. Том бодлууд яадаг вэ гэсэн чинь нэг өрөөг хэдэн юм мортой том өрөө байна хамаа байхгүй. Нэг өрөө 30 минутын дотор ингээд цэвэрлээ дуусгацсан байх хэрэгтэй гэдэг юм байлээ. Ягаад ч тийм одоо 30 минутанд амжилт л таахтай амар хэцүү байхгүй. Амар ядаг нэг юм уу. Тэгээ дээрэс нь яг нэг цагт би дэд өрөө дуусгацсан байх юм байна. Ажлын 8 цагт гэх юм бол 16 өрөө цэвэрлэх юм байна гэдэг ч юм уу тиймэрхүү тооцоогоор явж байгаа. Гэтэл манайх жижигхан байсан ерөөсөө тийм цагийн одоо лимит энэ байдаг байсан учраас бид амар таваараа цэвэрлэнэ. Таваараа цэвэрлж ингээ айгүй эрт дууссан бол тэр өрөөндөө ингээ цэвэрлж дуусаагүй юм шиг ингээ цаг өнгөрөөгд нөхцөөгд бас ингээ хэсэг сууж муудаг байсан. Тэгжээж өгсдөгөө цагийг 8 цаг хүрэхгүй бол 8 цаг хүрдэггүйсэн юм чи манайх. Тэгэл нэг өрөөнд амар удаж мууддаг. Бид нар бараг цаг 20 минут зэмэдэж баг цаг магч илүү цэвэрлдэг гэсэн юм а. Тэгжээж ер нь 8 цаг хүрсэдэг байсан. Илүү цаг дээр ажиллах үед гэх юм бол угаалга дээр одоо зөвлөгөө хийж дуусчаад угаалга дээр ингээд туслах юм байвал илүү цаг ингээд хийж болдог гэсэн. Гэхдээ ингээл 7-8 оюут бүгдээрээ илүү цаг хийх гэлтэнгүүд чинь хүн болгоны илүү цаг хийхгүй юм чи аль менежертэй тотносон одоо аль ингээд би айтайхан ааштай айтайхан хийж юм чи гэдэг ажилласан хүнд нь л ингээд менежер за чи энийг хариуцаад хийчихээ илүү цаг хийх боломж олгож байгаа байхгүй. Тэгээ манай менежер жоохон өгөөмөр хүн байсан болохоор манай ерөнхий менежер шүү супервайзер бол өстой жинкээс амар ааштай хийчихсэн. Манай менежер биднийг явах төгөөд нэг сар хамгийн сүүлийн сар маар яваад ирсэн чинь за тэгээд илүү цаг хийх боломжтой таадаг гаргаж өгье илүү цаг угаалга дээр хийгээрэй явах чам чинь жоохон мөнгө цуглуулаарай гэл бид нарт амар тэгдэг байсан. Зөндөө ярих юм байт юм байна ингээд яг нэг жил нэг юм бүтэн 3 сар юм ингээд ярих гэхээр тэгээ очих газар болгон өөр очих менежер болгон өөр тэгээд манай монголчууд жишгэлгүй ер нь оюутнууд ингээд менежертэй сэтгэл төрүүлэхийн тулд одоо улсынхаа онцлог харуулсан бэлэг дээр аюул авч өчт юм билээ. Би бол нөгөө нэг бүртээс бахан тийм юм Монгол гэрийн зүгний Монгол гутал одоо морин хуур муртай ч юм уу тиймэрхүү үзүүлэлтүүд аваад очиод ажлынхандаа өгөөд бас менежертаас өгчээсэн. Тэгээд ер нь жоохон сэтгэлийн хөдөлгөөд ингээд амар свит байглаа бас гоё юм шиг байгаа. Гэхдээ монголчууд их газар монголчууд өмнө нь аюул очижсэн газар очихдоо ер нь авч явах юм аюул бодохгүй бол чиний өгсөн юм чи өмнө хэрэг оюут өгсөн байх магадлал өндөр байдаг учраас өгч байгаа бэлэндээ бас аюул анхаарах хэрэгтэй юм шиг байна. За тэгээд тэр одоо чиний job offer дээр байгаа цагнуудаа хараад за ерөнхийдөө 3 сарын турш би тэдэн өдөр ингээд тэдэн цагийн цалинтай 32-оор бодоод үзгээр ингэж 3 сартаа ерөнхийдөө төгрөг болохоор ч юм ингээд багцсан гараад ирж штэ ер нь тэгж мэгээд бодож ингэж листээ харж байгаа ажлаа сонгуул айгу зүгээр юм шиг надад санагдд. Би бол өөрөө яг тэгж сонгож байсан. Зарлаа нөхөө гэж амар олон оюутнууд асуудаг. Тэгээд энэ дээр би нэг юм хэлэхэд муу жиж болгоны цалин айгу өөр байдаг. Айл болох аялал жуулчлал ихтэй айгу том тийм хоттой тэгэл ийм орлого зарлага айгу их гардаг тийм газар очих юм бол та эдийн цалин айгу өндөр байх магадлалтай. Жишээлх юм бол Аляскийн хувьд 15 гэдэг чинь юу нь өндөртөө орж исэн. Тэгээ Аляскийн хувьд бол татвар ерөөсөө байгаагүй. Татваргүй болохоор мөнгө хураах чавал Аляск руу яваа өндөр цалинтай гэж болох хүмүүс ярьдсан байлээ. Гэхдээ хэр үнэ ортой юм сайн мэдгүй байна. Хоёр дахь улсын ажил маань ч гэсэндээ бас л адилхан $15 цалинтай байсан. Дээд нүрийн хувьд гингүүд би $19.50 ажилдаг орсон байхгүй. Тэгэхээр ч ингээд яг муужаас аваад амар ялгаатай. Гэхдээ яг тэр өндөр цалингаа дагаад манай түрээс амар өндөр байсан. Дээрээс нь татвар бүр амар их байсан. Тэр юм ингээд ялгаатай байгаа байхгүй. Тэгээ миний хувьд ямар газар руу бити явуу гэж хэлэх вэхээр татвар байхгүй ингээд цагийн $10 гэсэн тийм жижигхэн газрын одоо ажлууд мужууд аягүй байдаг байхгүй. Би тийм газар руу баг явуу гэж хэлэхгүй. Би тэгээ яагаад гэх юм бол хоёр дахь жилдээ яваад уулзсан казак залуу маань өмнө нь яг тийм газар ажилладаг байсан. Тэнгүүд юу вэ нэг цагийн $10 бодоод үзэл та илүү цаг хийх боломж байхгүй. Тэгээд амар олон цаг бүр ингэ махидлаа ажиллаж иж 3-4 мянган төгрөг $3,000 энэ олсон байхгүй $10 бодоод үзэхээр тэгэхээр цалин байлан ер нь очих жоо газар аягүй сайн харах нь зөв. Хэрвээ тийм жижигхэн газар очих юм бол чинь хоёр дахь ажил хийх боломж байхгүй гэж магадгүй яагаад гэх юм бол нэг амар хүмүүс очидггүй учраас ингэ ажил даван маун гэх шаардлага байхгүй. Тийм асуудал бас аягүй их гардаг. Тэгэхээр яг эргэн тойронд нь ингээд хоёр дахь ажил хийж боломжтой тийм газар юу байна гэдгээс аягүй судалж байгаа бол надад аягүй зүгээр санагддیں۔ Тэрийг бас таад маань бас аягүй сайн анхаараарай. За өнөөдөр ч юугаар баг гурван яриад оруулж ирсэн чинь амар урт бичлэг болох нэ. За тэрнээс гадна яг нэг сонирхолтой бид нэр сүүлд олж мэдсэн нь юу байсан бэ гэхээр биднээс төрүүлж буюу одоо баг хугацаанаас ч өмнө хүрээд ирсэн альбан авах юмсэн шүү дээ. Тэр казак охины цалин ганцаар $16 байсан. Бид нар мэдээж амар одоо шоконд орсон гэх юм уу. Яагаад адилхан оюутнууд байж яагаад ингэж нэг нь $16 цалин аваад нэг нь 15-ыг аваад байгаа бол бид нар хоорондоо гэж үгдэж байгаа шүү дээ. Тэгээд яг одоо гэрэн дээр гэх юм уу одоо бидний үүрэг ч юм уу мэдгүй бид нар ерөөсөө оюутнууд нэг нэгнтэйгээ бас тэр нөгөө менежертэй гэж юм уу те яг тийм цалингийн талаар ингэж амар ил тод нээлттэй ярих одоо хориотой байд юм бэлээ. Тэгээ одоо terminated буюу бүр хөтөлбөрчийн туслагдаж гэрлүүгээ харих хэмжээнд хүртэл бас амар тийм нөлөөлж болд юм бэлээ. Би тэрийг юу ч анх мэдээгүй менежер дээр очиод ингээ яагаад цалин юм өөр байгаа талаар ингээ асуусан байхгүй. Яг надад бол манай менежер зөөлөн байсан учраас айгүй ингээ тайлбарлаад хэлээд өгсөн. Манайх ингээ ямар ч ажилчингүй болсон ер нь айгүй оюутнууд өглөөгээд хэцүү байсан үед аль би ярьсан. Тэгээд ганцаар амар олон өрөө цэвэрлээд айгүй их ажил хийсэн учраас ер нь бол хамгийн түрүүлж ирсэн $16 өгсөн байгаа гэсэн тайлбарсан байхгүй.
Тэгээ би ингээд нөгөө ямайг найзтай хэлсэн. Менежер тэгжилээ тэгээд 16 гэсэн юм билээ гэдэг ингээд хэлсэн чинь чи очиж асуусан юм уу гэдэг. Манай нөгөө хар найз чинь намайг бодвол 2 3 жил явсан. Тэгээд асуусан шүү дээ гэдгсэн чинь өө бид нар ерөөсөө тийм юм талаар ам нэгсгүй гэдэг юм а чи битээ тавьж байгаа тийм юм яриа гэдгсэн байхгүй би юу гэж мэдээгүй амар гин зэрэлээд бид нар яриад байгаа юм чи яагаад асууж болохгүй ингээд би ч угаасаа нэг амар тэгж нэг хүний араар яриад дотроо гэж бодож модол хийдэг шууд хэлцдэг төрлийн хүн болохоор тэгээд нэг тийм юм бас гарсан гэх юм аа хэд бас тэрээс аюулсан бодох хэрэгтэй юм шиг байгаа. За тэгээд ерөөхдөө ажиллаад ингээд явсан тийбүүдээ ингээд зөвлөж исэн. Тухайн үедээ бол бид нарт ийм дуу өгч исэн. Автобус гэхээр бас айгүй хэцүү, такси гэхээр үнэтэй, оюутнууд ч айгүй хэцүү шүү дээ. Алхах гэхээр бас амар хэцүү, амар хол тал дээр таван байшин гэдэг шиг бүх юм амар хол. Тэгээд дэлгүүр мэлгүүдэнгүү тийм хүнсний 8 нэр ингээд зүгээр нэг байрны доо байж байгаа дэлгүүр хэрэгтэй байхгүй заа. Тийм газ стейшн боо одоо үгүй бизнес клуб руу очиж тийм жижиг дэлгүүр дээр орно гэсэн. Тэр жижиг дэлгүүрт нь яг үнэтэй хүсэж байгаа нүрийн хүмүүс юм тийм хүмүүс байхгүй зүгээр л хийх юм. Тэгээд манай Fairbanks бас нэг амар тийм олон тийм жижиг дэлгүүрт энэ төр байгаагүй болохоор бид нар тийм дуугаа гэхдээ бүр аюугаа шимшин дуугаа аваад бэлтцээс байхгүй бид нарт. Тэгээд наа дууны чинь худалдаад тавьчаа. Тэгээд дараа жил бас яг та дээ дараа жил оюутнууд дуунах хамахаа гэдэг. Тэгээ байжсэн чинь Fairbanks юм хүмүүс аюух дуугадаг. Бид нар унтаад ирсэн чинь нэг сар сарч баг хүрэг үдээ дуугаа аваад байжсэн. Тэгээд яг нэг хит хоногийн дараа унтаад ирсэн чинь бидний дуу бүгд алхацсан. Суулгаад алцсан. Тэгээд менежертэй хэлдэг байхгүй ингээд гэсэн байна. Тэгсэн чинь бидний нөгөө нэг дууг цаажуулдаг юм болохоор ингээд дөрөв шиг код хийгээд кодоор нь тайлдаг тийм юм хөрөг гэдэг цааж ийсэн. Тэгээд тэр нь ингээд бүгдийг эвдлээд авсан юм шиг байна. Эсвэл тэгээд амар таасан юм уу мэдгүй. Одоо манай менежер камер шүүсэн чинь яг артлын хаалган дээр бид бүгд ингээд нийлүүлээд тавьчихдаг. Артлын хаалган дээр ирээд авсан байхгүй. Тэгээд дотор манай эрэгтэй эмэгтэй Жамайк хоёр найз дотор дуугаа оруулсан байхгүй тэр өдөр тэр хүмүүс алга болоогүй. Тэгээд бид дууг болцсон хоёр дуутай амар гоё юм бэ гэсэн байхгүй. Тэсэн чинь ихнийх удаагүй 2 3 хоногийн дараа илүү дахиад дотор оруулаад тавьсан байсан дууг нь хулгайлцсан зав амар ганц. Хотлын алгаар яг ингээд зүгээр яг жигийн бодолд амьддаг хүн шиг орж ирэнгүүтээ өдөр ингээд сэлгүүдж явж ийсэн аваагаар явдаг гэсэн байхгүй. Тэгэл дахиад юу шүүж аваад мэдсэн камер шүүж аваад. Би ерөөсө дууг нь чаддаггүйсэн. Тэгээд дууг унж магадгүй юм байлээ шүү. Дууг унах бэлтгэлтэй бас айгүй яваарэ гэж бас хэлий. Дууг унж ерөөсө чаддаггүй байж байгаа. Америкт ч сурсан байт юм аа 3 сарын турш унаад. Яг унж чадна гэхдээ ингээд нэг тийм онголтгод бол юм бэлэн айгүй айцтай нэг тийм хэцүү ундаг гэсэн байхгүй. Нэг өдөр нэг эрэгтэй найз манамаг дэлгүүр хамт явъя дуугаа унцгаа гэд нэлээд хол явсан битэр дуутай. Тэгээд гүүрний даавар гарах нэг зам байсан. Тэр даавар нь явахсан чи би нөгөө тоорносоо ингээд атгаагүй байж байгаад шууд чигээр яваад голын тэнд ингээд хамгаалсан байсан. Хашаа шууд ингээд мөргөөд голтоод тэгээд миний ингээд дууны өргөл мөрөлдөл хийсэн ингээд хамаг би шалбаад хөөж мөрсөн. Амар тэгж донголцсныхаа дараа би дуугаа унаад сурсан. Тэгээд ер нь бол би амар баярлж байгаа. Тэгээд яг 3 сарын турш дуугаа унаад гэсэн чинь бүр ингээд түүнд ингээд тийм хөвшил тогтчих тийм аашийн. Яг Монголд ирсэн чинь яг ингээд дуугал умаар санагдсан надаа. Дуугаа унаад тийш умаар санагдал. Тэгээд дуугаа чи ингээд бас айгуу хөдөлгөөн болж өгдөг шүү дээ. Ер нь л дуугаа унахын нэг хэцүү минь юу гэхээр дэлгүүр яваад ингээд амар их ачаа одоо хүнсэнд авах боломжгүй. Бид нар ингээд уух усаа заавал нэг юм томор навь шүү дээ тэр чинь. Тийм том усыг бол ягаад ч ингээд машин цашин зөөх боломжгүй байдаг гэсэн. Тэгээд заавал энэ өөр хөвчөндөө хийн, өөр хөвчөндөө дүүртэл начаа хийсэн зэ өөрөө дуугаа унж чадахгүй. Тэгээ ингээд хоёр торонд нэг дүүрэн туртай хингүүтэй байруулынхаа нэг хоёр талд ингээд өлгцэн тийм ингээд буцаал баг 20 30 минут дуугаараа явж иж буудлын руу очдөг гэсэн. За тэгээд манай буудал ерөөхдөө яг 100-аа ажилладаг байсан. 100-аа айгүй хүмүүс очдог байсан шалтгаан юу гэхээр Аляскийн нөгөө Салмон гэдэг загсыг юу гэдэг юм болохоор тэр загс нь бол амар юутай. Алдартай хүмүүс айгүй загсчлаж очдог. Тэгээд 100-аа айгүйх нь олон жуулч очдог учраас бид нар ингээд баг 3 өрөөнд амьдарч байсан юм чинь нэг давхрынх нь. Тэгээд өрөө сүлдээ олдгоо болоод гэсэн чинь бид нарыг ер нь түрээсийн байрлал нүүлгээд тэгээд энэ өрөөнүүдийг яг гэрсэн зочдтой турист мөнгө олё одоо буудлынхаа өрөөнүүдийн тоог нэмье гэдэг шийдвэр гараад бид нарыг буудлаас баг 4-5 км-ийн зайтай тийм туризм байранд очуулсан. Та миний влогийг ухаад үзэх юм бол бүгд байгаа. Тэгээд тэр байрандаа ороод тэр байр маань сарын $1300 орчим байсан. Айгуу гоё том. Тэгээд тэнд 5 оюут очоод 2 оюут нь болохоор юунд үлдсэн бэ тийм будалдаа. Тэгээд манай эрэгтэй болохоор ганцаархан нэг өрөөнд байжээс ахгүй яагаад гэвэл ганцаар эрэгтэй хажуудаа хоос ортой. Тэгсэн чинь манай нөгөө нэг эмэгтэй найз болохоор эмэгтэй ямайг найз болохоор өө би цуг үлдчихье би яавал гэж зүгээрээ мүгээрээ гээд танд үлдчихье гэсэн чинь манай менежер би чамаа жимсэн болсон байх чинь хармааргүй л шүү. Бас амар жоок хийдэг. Тэгсээр тэр хоёр хамт үлдээд би альбинатай нөгөө 3 мин Жамайкын гэрэлтэй зүг бүгдээ евро явсахгүй туризм байрлуу. Яг биднээс авч байгаа мөнгө бол мөнгөнд бол ямар ч өөрчлөлт ороогүй. Гэхдээ ингээд цоон шин танихгүй би бүр яг яаж ажил руу явах гэж мэдэхгүй байсан. Тэгээд тэр үед надад нөгөө утасны дугаарч яахгүй, сим аваагүй. Яаж хүрэх юм нэг social security-г захиалсан. Тэгээд би бүр менежергээ явъя гэж захиалсан social security-г. Тэгээд social security захиалах гар гэсэн чинь манай менежер өө манай social security хэрэггүй захиалахгүйсэн ч болно гэж авдیں۔ Үгүй надад дагаа ирэхэд хэрэгтэй би одоо захиалах болохгүй байх гэж захиалж тасан. Тэгээд юм болоод дараа нь яг тэр газар очоод бид нарт нөгөө нэг одоо хол мөчж байгаа шүү дээ.
Тэгээ хол нөөц учраас дахиад дуугаа хэрэгүүлсэн. Тэгээ хоёр дахь удаага бид нэр дуугаа авч өгөхдөө шинэ дуугаа байгаагүй. Хуучин нөө Drift Store-оос одоо дуугаа аваад бид нэрт өгчээсэн. Тэгээд яг дуугаа тараад яхад нь би байгаагүй байж таараад хамгийн ямби дуугаа надад үлдчихсэн. Гинжин ингээд нэг юм сон зураад гинт ингээд гацж мацдаг заяа айгүй юу. Гэхдээ надад бол тэр яг дуугайсан. Надад хамгийн анх ингээд иржсэн дуугаа жоохон намхан би уун чаддгүй гэх намхны хавцан. Тэгээд сүүлд нь ирсэн тэр хуучин дуугаа айгүй өндөр. Тэгээд би унаад сурч учраас надад айгүй тухтай гоёсан. Бид нар тэгээд үгсэн цоож бүр амар юм төмөр том цоож гинж мэнчтэй. Улаад алдагдахгүй гэдэг ч юм. Тэгээд яг нэг туризм байранд амьдраад арай илүү тухтай хэмжээс хайш юм бэ. Галтгоотой босноо л айгүй давуу тал байсан. Тэгээд би таадаг яагаад галтгоотой газар байвал илүү давуу тал гэж хэлээд байна вэ гэхээр 3 сарын туршгүй хоол хийж идэггүй амьдрын гэдэг бол айгүй хэцүү байлээ. Дандаа бэлэн мэдээд ингэ сүлдээ баг ходоод гизгүй болоо. Дээрээс нь бэлэн мэдээд хаар амар таргалдаг. Америкт очихоор ер нь л айгүй таргалдаг. Тэгээд хоолоо өөрсдөө хийж идвэл нэгдүгээр эрүүл мэндэ тустай, хоёрдугаарт ингэ таргалж маргалах байтайхан. Тэгээд гуравдугаарт гэх юм бол санхүүнээс амар нэмэртэй. Зүгээр нь $20 хоолны материал аваад 40 хоол өдөр хийгээд идэж болж байхад өдөр болгоо ингэ $15 захиалгын хоол авч идэх юм бол дампур нэстэй. Тэгээд яг хоёр дахь ажил маань болохоор McDonald's байсан. Тэгээд би өглөө 9-өөс бодол дээр ажиллаа эхлэнгүүтээ тэгээд хэд гэж дуусна. Хамгийн сүүлд гэж дуслаа. Тэгээд 5 гэж дуусах байхгүй. Тэгээд ер нь хөвчин дандаа 3 4 гэж дуусчихдаг гэсэн. Тэгэл 7 хүртэл амарна өрөндөө эсвэл туризм байранда. Тэгээд амарж жагаад орой 7 гингүүт би McDonald's руугаа яваад шөнийн 12 хүртэл ингээ 5 цаг ажилладаг гэсэн. Тэгээд McDonald's бол нэлээд олон юм хийж сурсан нь юу гэхээр одоо раннер буюу хоолнууд ингээ захиалгын дагууланд тэгээд түүнд ингээ өгдөг тийм ажил хийсэн. Кассан дээр үзэж чадаагүй. Яагаад гэх юм бол миний одоо хэлийг манай менежер амар муу гэдэг. Уусаа би амар муу ярьж мэддэг юм чинь. Заримдаа менежер хайж байгаа ойлгохгүй гот манай McDonald's менежер амар ууртай. Тэгээд би бас яг McDonald's-аас гарсан марсан наа хүртэл ингээ бичлэг болоод оролцсон таад ирүү үзэх юм бол тэгээ ер нь иймэрхүү байж байгаад би McDonald's-ыг удаагүй сарал ажилласан. Нэгдүгээрт амар ядраад, хоёрдугаарт одоо менежерийн хандлага тэр амар таалагдаагүй, ажлын орчин амар сонирн байсан. Тэгээ би одоо ер нь гарыг дүү гэдэг McDonald's-аас бэлсэн байдیں۔ Бүгдээрээ 8 оюутан ингээд зэрэг хоёр дахь ажиллаа хийж байгаа хгүй. Тэр газраар ер нь авах газар олдог ганцхан тэр McDonald's л авсан. Манай буудлаас бол нэг 10 минут дугуугаар явах зайтай. Тэгээ бүгдээрээ 8-8 болоо тэнд ажилд орж байгаа хгүй. Тэгээ яг заримдаа нөгөө нэг сүүлдэж ирсэн 3 нөгөө жамайг охин маань болохоор цаг нь болохоор зөрөөд бид нар ингээд орсон байсан учраас энэ шифт дүүрсэн та өглөөний үүрийн 5-аас 9 хүртэл илүү нэг амар сонин өглөөний юугаар л ажиллаад идэв гэсэн. Амар ядардаг лсэн баг гэж би бодоод байна. Тэгээ тэр хэд бол намайг бодох юм бол бүгдээрээ баг 3 сар жингаа яг 2 дахь ажиллаа хийе явсан. Би ч нөгөө дөнгөж нөгөө хамгийн анх удаа явж үзэж байгаа болохоор юу гэр орноо санаад, хоолндоо санаад бүр амар гачин болцсон. Тэгээд ийм ороод дэтгсэн орноо. Тэгээд яжхан дижин дэтгсэрийг гадуур гарчих гоё газар ахгүй юм чинь. Тэгэж байдсаар хагаад ер нь бол яг 1 сар ажиллаад болол тэгэл юу гэртэл ажлаа тараад очиж зургч явах тийм нөгөө утсаар ингээд сим авсан дататай тэгэл датагаар юм үзэл бийждэг болцсон байсан. Тэгээ McDonald's ажиллаж байхад нэг залуу намайг fair гэж юм болдсон шүү дээ. Одоо парк шиг. Гэхдээ тэр зуны нэг хэдэн өдөр ингээд цогогдол дуусчдаг. Ийм галзуурхан болон тэрийг нэг хэдэн өдөр байж босгол тэгэл яг нэг тийг тасалбар такс таваал ороод тоглол тэгэл буцаал нэг 2 өдрийн дараа ч байх болчдөг. Та тэрээ гадаад хэмнэлүүд үздэг бол нэг лахлаа компьютерээр нийлэл нэг парк шиг газар очиж байдаг шүү дээ. Тэр чинь парк биш зүгээр нөгөө ингээд fair буюу нэг тийм юм болдог хгүй. Тэгсэн чинь манай McDonald's-ийн нэг залуу ингээд би чам болдоо дурж байна. Fair л хамт явах уу гэдгийгсэн. Тэгээ би за тэгээ гэж хэлчихэд гэлгүй байсан аахгүй. Тэгээ би ингээд жоохон гадуур гарч мараад ингээд юм үүсэх хэрэгтэй гэж бодож ирсэн. Тэгсэн чинь би нөгөө ажилласаа гарч ирсэн учраас тэр залуугийн царайг дахиж хараагүй. Тэгээ жоохон намайг маргааш ажилдаа ирэх юм чинь гэж бодсон юм шиг миний утас мөс Instagram дээр чамаагүй. Тэгээд McDonald's-аас болохоор өдөрт яг нэг хоол өнгөө өгдөг гэсэн аахгүй. Тэгээ би яг McDonald's-аас юм бол хоол идэж амьдэрдэг байсан. Мөнгөнд бас аягүй хэмнэлттэй. Гэхдээ амар таргалсан. Эрүүл мэндэд бас аягүй хортой байсан. Америкт очиод ер нь бол ус олж байгаа гэдэг амар хэцүү. Хүмүүс дандаа л нэг юу ууц явж идэг. Коло, эсвэл юм кофе тий дандаа юм том том савтай юм нөгөө ийм том том аяхтай зав. Тэр нь тийм савтаж биш. Газ мазын баг гарсан нэг тийм нэг юм шууд дардаг машинаас гардаг тийм том том аяхтай Sprite коло гэж юм л явж идэг. Бүгд аягүй тархан хүмүүс. Хоолоо хийгээд идчихвэл уснасаа бол өөрсдөд мангал хэрэгтэй юм байлээ. За ер нь баг ярих юм маань ингээд дуусч байна. Тэгээд олсон мөнгөний хувьд гэх юм бол нийтдээ нэг $8,000 гэсэн юм уу яг так санахгүй байна. Тэгээд $8,000 олоо. Тэрнээс чинь миний нөгөө бодолтны $100 түрээсийн мөнгнүүд энэ трасгдсан маа штэ. Тэгээд тэрнээс гадна би яг 3 сарын турш байхдаа үрсэн мөнгө төгрөгөө бодоод үзэх юм бол би баг $1,000 үрсэн баг. Airpods хэлж авсан. Тэгээд тоол хүмүүсийн юмнууд үрсэн гэсэн баг. За бод тэгээд яг хамгийн гоё ясан зүйл нь юу гэхээр миний хамгийн сүүлийн цалин бодогдоод тэгээд намайг ажилд гарсны дараа ингэ бодогдож штэ. Тэгээд би яг хамгийн сүүлийн цалингаа авах гэдэг очсон чинь уг нь бид нэр хичээлээр өгдөг гэсэн байхгүй цаасан дээр бичсэн. Тэгээ бид нар чекэд бариад банк руу очиод банк ингээд юу аж өгдөг. Тэгсэн чинь сүүлдээ би юу сурсан бэ гэхэл банкны аппликейшнээр нөгөө чекийнхаа зургийг дараад тэгээд 2 хоногийн дараа л шууд тас руу ордог юм. Манай менежер бас яг миний хамгийн анхны тэр K банкны данс тэгээд нэг карт мартыг захиалж өгч байсан. Тэгээ хамгийн сүүлийн чек явах гээд очсон чинь амар хөрхөн ингээд би танаа ингээд Монгол улсад чинь чек ерөөсөө ингээд ашиглаж болдгоо гэдгийг сонслоо. Тийм учраас би чиний ингээд салин бэлгээ бэлдсэн гэх амар хөрхөн. Тэр нэг $1,000 юм дэмтгүү. 1,100 орчим байлоо та. Тэгээ байжсэн чинь тэгээд дээрэс нь би чамд ингээ 3 сарын түрээсийн мөнгө чинь буцааж өгж байгаа гэж $750 хэлсэн. Тэгээд вау амар гой санагдаж байгаа юм. Бид нарт бол нөгөө түрээсийн мөнгө буцааж өгнө гэж юм бол хэлээгүй. Гэтэ яг нэг
дуртсан байсан юм а. Гэрэн дээр тэр нь үгс үгээр ингээд гэрэн дээр ингэвчтэй байхгүй. Яг амьдарч байгаа газараа in good condition буюу одоо айгүй цэвэрхэн тэг юм авдаж мэдээгүй байх юм бол төлбөр буцаагдаж магадгүй гэсэн. Тэгээ бид нар бүр тийм мэрэгч марцсан. Бараг буцаахгүй юм байна гэдэг. Тэгсэн чинь яг явах сүүлийн өдөр ингээд амар хөрхөн ингээд бэлдсэн. Бид нар чинь юу нүүсэн шүү дээ. Түрээсийн байрлал нүүсэн болохоор угаасаа буудалд байсан хүмүүс буцааж өгөхсэн байлгүй. Түрээсийн байранд мөнгө төлсөн юм чинь надад ч буцааж өгөхгүй дээ гэж бид бодож байсан чинь айгүй хөрхөн бэлдээ тавьсан. Тэгэл яа за ингээд баярлчлаа гэж бүүн баяр болоод хамгийн сүүлийн цалин авсан байдیں۔ Тэгээ миний юу болвол би зөвлөсөн сарын 7-нд дуусах шүү дээ. Тэгээд яг нислэгийн өдөр маань бол 18-нд байсан. Тэгээ би яг яагаад тэгж амар хойно авсан бэ гэхээр аялал магадгүй гэж бодож байсан. Тэгсэн чинь яг 9 сарын 18 хүртэл тэгээд аялах чи ер нь баг боломжгүй мэн дөө гэхэл амар их мөнгө орох юм байна гэж бодоод аялах байсаахгүй би. Тэгээ менежер очоод би 18 явнаа. Тэр хүртэл ингээд ажиллах боломж байгаа юу гэж асуусан чинь once your visa is expired гэлж аахгүй. Чиний виз чинь дуусна л бол ямар ч ажиллах боломж байхгүй гэд. Тэгээ би түрээсийн байранда 7-оос хойш 11 өдөр юу ч хийхгүй өдөржингөө унтсан байдیں۔ Кино үзээд. Тэгэхээр тэр үед би яг хагас өдөр болон амраад амралтын өдөр юу гэдэг вэ гэхээр нөгөө Seventh Adventist Church буюу сүмрүү очдог гэсэн. Тэгээ сүмдчүүд амар олон Америкийг хэмжээний гурван хүмүүстэй танилцсан. 3 сарын турш би Америкийн тийм хүмүүсийн гэрт нүрэг дагаад Америк хүмүүстэй бас өрөөний хоол мол идээд тэр хүмүүстэй бас хамт тоглоом мэдэр тоглосон. Тэр бас надад аюу гоё одоо дурсамж байсан юм уу. Тэгээ яг нэг юм 11 хоног явах хөглөөгээд гэртээ үедээ bijсэн чи манай сүмийн нэг Лёла гэдэг ч залгаад хоёлаа ингээд маргааш жимсэнд явъя. Berry picking гэдэг. Berry picking явъя. Тэгээ хоёлаа уулзаа маргааш ингээд чамайг очиод авъя. Надад харин дулаан хуц байдгүй гэсэн чи би чад дулаан хуц аваад очио. Тэгээд одоо монголоор ярих юм бол Sky Resort-ийн одоо 100 штэ чи Sky Resort-ийн тийм газар нь очиод тэгээд тэндээс Анс нэрс мэрснүүд ингээд түүсэн. Амар гоё юмсан. Тэгээ яг намайг явах болсон чинь Patricia гэдэг намайг сүмрүү хөргөж өгөөд тэгээ буцаагаад ингээд буудал тавьчих өгдөг байсан. Тийм гэр бүлээс ахгүй. Нөхөр Jerry Potts тэгээд эхнэр нь Patricia Potts гэдэг хоёулаа нэг бараг 60 мартай илүү дээ. Гэхдээ айгу залуу харагддаг. Ичтэй гадаад очиж. Тэгээ тийм хоёр хүн маань яг явах гэж нэг гэсэн чинь надад амар хөөрхөн ингээд миний нөгөө онгоцонд өвчүүлээд идэх сонссон ингээд надад бүлжүүлдэггүй юм онгоцны одоо өвчин сэтрээдгүй юм буулч муулч ингээд би яг өөр хэрэгтэй юм юу байна сайн сууж байгаарай. Сайн яваарай, сайн сууж байгаарай. Сайн яваарай гэж надад ирж дахиад тэгээ надаас айгу гой санагдчихсан. Дараагийн нэг юм гэсэн чинь Лёла намайг яг нисдэг өдөр онгоцны бодол руу хүргэж өгөө намайг суулгах гэсэн. Гэхдээ эрэхтэй надад баахан юм Америк номнууд, гадаад номнууд тэгээд өөрийнхөө гараар хийсэн нөгөө хамт явахдаа түүсэн анзаараа хийсэн юм жигнэмэг тэгээд дотор хамттай юм хийсэн надад амар хөөрхөн санагдчихсан. Тэгээд би нэг хөгшин Мария гэдэг нэг имэтэй танилцах үед тэгсэн чинь имэ юм шиг биш яг л найз шиг Роб гэдэг бас нэг өвгөтэй танилцсан. Тэгсэн чинь Мария намайг яг явдаг өдөр ирээд ингээд happy birthday card гэдэг. Төрсөн өдөр чинь болоогүй ч гэсэндээ яг төрсөн өдрөөр ингээд уушаарай гэдэг. Тэгээ яг нэг happy birthday card гэдэг нэг харсан чинь сүмийн ингээд таньдаг бүх хүмүүс ингээд бүгдээр яг төрсөн өдрийн минь түргийн зүгийн ингээд сайн яваарай мавар гэчихсэн. Тэгээ ингээд яг та итгэдэггүй байж болно л доо. Би бол угаасаа сүмд явдсан шүү дээ ингээд. Тэгээд итгэдэггүй ч гэсэндээ яг тийм сүмд яваад Америкийн тийм төрлөх хүмүүстэй танилцах амар тийм боломж байдаг. Тэгээд сүмийн хүмүүс учраас аягүй гоё ханддаг. Хагас өдөр болгон би яг Америкийн хүмүүсийн тийм өөрсдийнх нь хийсэн Америк хоолнуудыг иддэг амар гоё юмтай. Ер нь сүмийн хоол л аягүй гоё гэсэн. Яг ингээд ийм үртэй ингэ ширэдсад ингэ бүгдээр ингэ очлоод ингэ аваад аваад иддэг. Тэгээд яг энэ одоо Америкийн тийм хийсэн хоолнууд дээр төсгөл нь болохоор ингэ баг 3 4 төрлийн ундаа тэгээд усаас байгаа юм. Тэгээд ингэ дандаа амттангууд тийм торт одоо юм пай тийм эсвэл куки мөг гэж амар сонголтоор гоё гоё юмнууд бэлдсэн байдаг гэсэн. Тэгээд тэр хоолноос бас ингэ гэртээ аваад явах боломжтой. Би тэгээд идчихэд яг гэртээ харихтаа ингэ идэн гэдэг хоолнууд бас аваад явдаг гэсэн. За эхний жилийн одоо түүх гэх юм бол нэг иймэрхүү байна. Тэгээд нислэгтэй холбоотой юмнуудаа би нислэгтэй холбоотой бичлэн дээр л ярихгүй юу амар урт болчих учраас энэ хүртэл одоо ингэ яриад дуусгая. Тэгээ яг яриаггүй үлдсэн зүйлүүд бас амар их байгаа. Гэхдээ би зүгээр яг одоо ингэ нэмээ яриалах юм бол уус амар их юм байгаа учраас ингэ яриалах юм байна. Тэгээд нэг анхаарах хэрэгтэй зүйл нь юу гэхээр Америк ингээд ер нь халуун газар руу очисон бол дандаа кондишн ажилдаг. Тэгээ кондишны одоо ханиад гэж юм тусдаг учраас өөрсдийн одоо хоолойны сэргэнэх үед нь хэрэг ухлах гаа. Тэгээд ханиад төрсөн үед уух юм, халууны юм, гизний юм яг хэрэгтэйс юмнууд аваад явах хэрэгтэй. Тэгээд бид нар ингээд Монголоос аваад уучдаг гэсэн Америкт ингээд эмчим бичиг байхгүй бол өгдөггүй юмнууд зөндөө байдаг. Тэгэхээр эндээс юм ял юмнуудаа ингээд аваа явцсан дээр нэгдүгээр мөнгөнд чинь хэмнэлттэй Америкт одоо ийм айгу үнэтэй байдаг байхгүй. Тэгэл хамгийн нэг сонирхолтой миний байсан мэхээр би нохоос Amazon-оос 2 юм захиалсан. Тэгээд яг нисгийнхээ өмнөх өдөр нь ирэхээр тааруулаад би бүр амар хурдан хөргөл мөргөл гэдэг илүү мөнгө төгрөгдүүлээ. За нийтдээ баг 2 юм тунд нэг туусан гэрэл нэг лээд гэрэл хоёрыг би $70 захиасахгүй. Тэгээ яг хөргөлтийн өдөр нээсэн чинь байдгүй. Тэгснэ яг сайтн дээр болохоор яг ингээ үүдэн дээр ч үлдээсэн ингээ бичсэн байгаа байхгүй. Тэгээ манай үүдэнд ч яахгүй, манай байрны үүдэнд ч яахгүй. Би бүр амар олон хүмүүс залгаад хамгийн эхлээд би хөргөлтийн хүмүүс рүү залгаад асуусан. Тэгсэн чинь ингээ хөргөлцөн гэж байгаа бол хөргөлцөн л ах хэвээр би надад хариу өгдөггүй. Тэгэхээр би Amazon руу яг өөргөө ингээд чат гэдэг хэсэг рүү нээдэж штэ. Америкийн нэг гоё юм юу гэхээр банкч бай, ер нь юу ч бай тэ аппликейшн ч бай ингээ бүгдээрээ байнга ингээд цаанад харилцах 24/7 тийм хүн байж байгаа айгу гоё. Ажлын цаг дууссан бас ингээд нэгтгэдэг штэ. Тийм ерөөсөө байхгүй амар гоёсэн. Тэгээ шууд Amazon-ы юу ингээд бичээд би ингээд бараа ерөөсөө авсангүй над дээр болохоор хөргөлцөн гэж гарч ирээд байгаа юм нэ. Би ерөөсөө бараа аваагүй тийм хөшөөдөөсөө бас асуусан. Хамгийн гол нь хөшөөдөөсөө бас асуугаараа хөшөөдөж авсан байх магадaltaй гэж сайн хэлсэн билээ. Тэгээ би шууд хөшөөдөөсөө асуусан. Тэгээ иргэн тойрноор хайсан. Ерөөсөө ямар жилийн жирэг байна гэдгсэн чинь юу лээ намайг рефанд авах уу мөнгө буцааж авах уу дахиад бараа авах уу гэсэн аахгүй. Тэгэхээр би мөнгө буцааж авъя гэдгсэн чинь надаас ингээд бараа хүлээж аваагүй нэг тийм юм батлан шаарддаг үзье. Окей дансруу чинь тэгээд орчихно гэж хэлтий.
Өө за ямар нэг асуудал төгөлж ирэх хүчээр л учруулахгүй ямар гоё юм бэ гэж бодоод би жисэн чинь миний тасруу тоодохгүй нөгөө нэг удаа байж 77 минутад орж ирсэн байхгүй. Тэгээд би өдөр нисгүйсэн. Өдөр нисгүйсэн болохоор өглөө амар их тосоод юм маяг идээд үлдсэн хүснүүдээ баглаад тэгээ яг юм баглах гад тогоо гаргаж хаях гад амар хог. Манай нөгөө бусад оюутнууд амар муухай охтууд байсан байж буудлын бодлоо бүгдийг ингээд орд ирмжнийхаа даваа бүгдийг амар ингээд дил бүсрэгээд амар муухай болгоо явчихсан. Над тэр үнгээ балер санагдсан. Тэгээ би яг тэр хүүхдүүдийн хогийг ингээд ганцаар гаргаж идэх хамгийн сүүлд нь дүрсэн байр үлдсэн гээ. Гар 78 уудах хог гаргаж ирсэн байна. Тэгээ одод нь миний хогийн гүтний 2 ууд байсан л та. Тэгээ яг хогоо гаргаж хаях гал хаалгаа нээсэн чинь Amazon-ы хайрцагтай бичтий. Тэгэл харсан чинь миний нэр мэр бичсэн. Тэгээ задлаа харсан чинь миний захиас 2 байж таарсан. Тэгээ заримдаа систем дээр наалдаа гардаг юм шиг байгаа юм. Тэгээ би тэр бараг бол өнгөө авцсан. Надад бараа маань ирсэн. Тэр фан тэгээд мөнгө манаас ороод ирсэн. Amazon бол нэг юм хэлээгүй. Тэгээд манайхан бас яг ингээд яг амьдарч байгаа газраа буюу одоо ажил олгогч гэж өгсөн тэр түрээсийн газар аягүй цэвэрхэн суух хэрэгтэй шүү гэдгийг бас аягүй хэлмээр байна. Тэгээ манай менежер яг би хамгийн сүүлд үлдсэн байгаа шүү дээ. Би хамгийн сүүлд очиж цалин авсан байхгүй. Тэгээ очсон чинь ингээд би яг түрээсийн байрыг очиж харсан. Ямайг хөхтүүд бол өрөө мөрөө 8 шиг юм бэлээ. Тэгээд би бол жоон сэтгэл дундуур байгаа маа. Манай менежер гэж байхгүй. Тэгээд манай Альбина гэдэг охин ч гэсэн ялгаагүй заа. Ингээд шүүгэн дотор өөрийнхөө хэрэглэхгүй ингээд хурцас тавч мавч юм бүгдийг үлдээгээ явцсан. Тэгснэ хэрэглээ дууссан бокныхоо сав мав юмнуудыг бүгдийг ингээд үлдээгээ хайцсан. Тэгээ би нөгөө Ямайг хөхтүүдийн өрөө болохоор ингээд хаалган тустай шүү дээ. Тэгээ би яг явцсныхан дараа ингээд нэг өрөөг нэг харсан чинь яг нөгөө хэрэглэжсэн юм одоо альчуур тэгэл нөгөө оромжлын даваа маа бүх юмудаа ингээд бүр амар муу хоолох заавал та тэгснэ ингээд бүгдийг ингээд дэлбэлээд ядаж нэг ирэхэд тавьж болно шүү дээ. Тэгэхгүй ингээд дэлбэлээд шийдсэн. Тэгснэ ингээд баг цаас хайрцагнуудаас ахгүй. Тэгээ цаас хайрцагнууд нөхөр чарч битүү хог гамттай юм хог. Тэгээ цаана хувцсны ингээд шүүгээ мүгээ нэг онгол арч бас ингээд битүү хог. Тэгэл надад амар балер санагдчихсэн. Тэгээд яг түрээсийн байранд хамт амьдрахад нэг одоо асуудалтай юм юу гэхээр амар чимээ шуган гаргадаг. Тэрнээс болоод айгүй хэрүүл үүсдэг. Би одоо ингээд шүүн яг унтаад байж байгаа шүүн 2 3 гэдэг ингээд 40-ны дуу муу тавил өрөлтөө хэлдэг. Яг үндэ тэр чинь дуу муу тавьж болно. Гэхдээ яг хизээ тавьж байгаа юм гэдгээ бас айгүй сайн бодох хэрэгтэй байхгүй. Тэгээ манай монголчууд манайхан ч гэсэн ерөнхийдөө өөрсдийнхөө биеийг ингээд авч явахдаа бас айгүй соёлтой цэвэрхэн энэ авч явж байгаарай. Тэгээд яг үндэ солонгоо гэж ярихгүй шүү дээ. Тэр чинь монгол нийл нэр гарч байгаа байхгүй. Тэгээ би одоо яг тэр хүүхдүүдийн нэрээр нь ярихгүй ямайг хөхтүүд гэж ярьж байгаатай адилхан. Тэгээ ингээд одоо 0-оо цэвэрлэгч гэдэг юм уу тэрэн дээр хүртэл айгүй асуудалтай байсан. 0-д ингээд баахан өсмөс ингээд магаал хайцсан. Юусэн цэвэрлэхгүй бүр never touched за юм чинь хүрхгүй байсан гал энэ сар амьсараа яваад гэсэн. Тэгээ би Альбинаг бас заа зэмж арайж бас тэтгэхгүй л үү гэж бодсон чинь бас ингээд бахан хог мөгнөд үлдээ явцсан. Хамгийн сүүлд нь би ингээд бүгдийг ингээд баглаад ингээд гаргаж хайсан шүү. Тэрэндээ гэхдээ өөрийгөө нэг амар би өстө амар цэвэрхэн байгаа зү би өстө гаргаж хайсан өстө нэр мундаг аа зү гэж хэлж байгаа юм байл ерөөсөн биш. Зүгээр л тэр чинь миний хийх ёстой юм байхгүй юу нь бол тэгээ адаглаад энэ ингээд монгол хүмүүс чинь ядаж дугаалгаар яваад эсвэл ингээд тэрэлжид нэг ингээд гэр түрээсэлж ороод тэгээ тэр гэрийн хог мөгийг аваад хамаад гардаг штеп яг тэрнтэй л ялгаа байхгүй штеп их чааш чинь ингээд за одоо би ингээд танад ажиллаад дуусгасан түрээсээ чинь мөнгө төлсөн ингээд боллоо гэсэн шиг ингээд явж байгаа нь амар муухай шүү хүмүүсээ ядаж дараа жил ингээд нэг гоё юм юу гэхээр хэрвээ чи ингээд ажил олгогчд аюу гоё сэтгэл үлдээгээд тэгээ амар гоё чамайг ингээд ажиллаа хийдэг сэтгэлтэй охин гэдэг чинь мэдчих юм бол дараа жил дахиад ирж ажиллаа чи гэдэггүй гойдог байхгүй юу би нэг монгол хчийн түүхийг сонсч байсан тэр нь болохоор амар сайн ажилчин байгаад тэгээд ажил олгогч нь ингээд чи манай дараа жил ирж ажиллаарай. Тэгээд бүр найзлуудаа ирээрээ өрлөг хүртэл өгч ирсэн гэсэн. Тэгэхээр ийм амар олон боломж ер нь хүн амтны харилцаа юмнууд байдаг учраас манайхан тэр мэрийг амар сайн бодох хэрэгтэй. За тэгээд илүү их хэмжээ авах. Ер нь нэг асуух юм гарах юм бол миний Instagram ил олоо. Тэгээд доогуур зураас солонго гэдээ байгаа. Тэгээд тэр Instagram дээр би амар олон хүмүүсийн асуулт нэг хариулаад дандаа хайлайт юм. Ер нь дандаа энэ жилээр нь асуулт хариулт. Дандаа рил нэг оруулдаг. Тэгээд бүр амар баг асуулт үлддэг байгаа. Гэтэл хүмүүс стил ингээл имэйл асуугаад идэм билээ. За тэгээд дараагийн юу бичлэгнээр би банкны талаар ярив те social security бас ер нь яриаггүй бас зүйлүүд амар олон байгаа байна. Гэхдээ одоо энэ баг нэг цагийн яриа болчих учраас ингэ болиё. За тэгээд сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та эдийн одоо хүснээр цаг заагаад гаргаад имжлэх хийлээ. Тэгээд одоо явж байгаа бүрэн шийдлийнх нь 2-3 сард амжилт хүсье. Маш сайнараа байгаад өвдөхгүй байх нь хамгийн гол нь шүү. За өвдөхгүй тэгээд мөнгөө сайн цуглуулад аялаад айгуу гоё байж байгаад ирээрээ тэгээд залуу наснда үзэж болох те хамгийн гоё зүйлүүдийн нэг бол work and travel ялцчихгүй мөнөөс өмнө. За тэгээд бүгдээ bye.